Тэгээ бид нар үргэлж бодлороо бүтээж идэг. Ухамсаргүйгээр унтаж байхдаа ч хүртэл бодлороо алив энэ 3 хэмжээс ертөнцийн одонд харагдаж байгаа зүйлсээ бүтээж л байгаа тийм ээ. Тэгээд бид нар өөрөө энэ материалын ертөнцид зөвхөн бодож юм аа. Энэ халсан юм байхгүй. Физик биенээс халсан өөр зүйл байхгүй гэдэг өөр давж бүтээж байгаа тэр энергиэр бүтээж байгаагаа бид нар анзаардаггүй юм байна. Хэлбэл бодлороо яаж бүтээж гэн, би бодлороо ямар мэдрэмжийг бүтээж гэн, ямар зүйл бүтээж гэн, дагаад ямар үйлдэл хийж гэн, хаана амьдралдаа ямар байдлаар урин татж гэн, ямар өвөр төрч байтгаа өвчин манифест хийж болно. Тийм ээ, өвчин манифест хийж болно. Харилцаа нэрэж ашиглаж болно ш. Тэгэхээр бид нар өөрөө ухамсаргүйгээр манифест хийсэн хийгээгүйгээр тэр бодлороо үргэлж бүтээж л байдаг. Учир нь бид нар өөрөө энергийн оршихуй тийм ээ. Бидний дотор ямар үйлдэл байна буюу бидний дотор ямар долгионтой үйлдэлтэй бодол байна. Тэр гадагшаа ингээд долгиолоод тэдний хэмжээний тэр долгион үйлдэлийнхаа юмыг л үйлдэлтэйгээ уулзаж татаж гаргаж ирдэг.